За, цагийн менежмент гэсэн сэдвээр сургалт хийж байна. За, тэгвэл цагийн менежмент юу вэ гэсэн асуулт гарч ирнэ. За, цагийн менежмент гэдэг нь өөрийн эрхэлж буй ажил болон цаг хугацаанд эзэн авах, өөрсдийн амьдралын үйл явдлаа зохицуулна гэсэн үг юм байна л да монголоор бол. За, тэгээ би та нараас одоо нэг юм асууя гэж бодож байна. Хэрвээ та нарын данс нь өдөр болгон $86,400 ордог бол тэгээд тэр нь зөвхөн тэр өдрөө төвчөнтэй. Тэгвэл та нар юу хийх вэ? Хэд төгрөг? $86,400. 86,400 өдөр болгон. Энэ тийм. Аваад хандуулаад. Хөө инвест гэж яад шүү дээ. Шууд инвест. За. Хандуулах боломж юм. Боломжгүй ерөөсөө л тэр өдрөө төвчөнтэй. Аваад хандуулна шүү. Яагаад ч өглөө сонгол дил пол идчихэл. Өсөн хүнээр идчихэл. Яаж дил пол $100 таа. Тэгвэл өглөө нийсч. Өөр Виза нийсч хоолтой. Тэр тэнцэнэ хоолтой орж байгаа. Гоо инвест гэж өгөөд та. За ямар ч гэсэн үрч дуусах юм байна тийм үү? Үрчтэй завтай хүмүүс өдөр. Оршоо хайрсан. Хадах явж боломж байна. Боломжгүй юм тэгээд Тий. их хүрхийг л бодсон. Их хүрхийг л бодохоо. Жишээ. Өөртөө ашигтайгаар л өрхийг бодохоо. Бусдаас ашигтай гэж үрчтэй завтай. За ямар ч гэсэн ашигтай өрх юм юм уу? Ямар ч зүйлээс үржил дуусах юм бэ? За. Аав ээж мэй. Хоолныхоо өдрийнхөө хоолны мөгийг авч үлдээл бусдыг хандуулаа л байвал. За энэ амар хандвалахгүй гараад. Сайн дураа. За тэгвэл цаг хугацааны хувьд хүн болгонд бас юм банк байд юм байна л да. За тэгээ энэ банк нь болохоор өөр ингэсэн хууль дүрмтэй гэхдээ яг таны л өмч, өөрсдөө чи өмч. Хэрвээ энэ өдрийнхээ тухайн хорон бүрийг үр ашигтай өнгөрөөж чадлагүй үлдээх юм бол энэ цаг хугацаа хинт ч хэрэггүй тэгэл хог болоо өнгөрчдөг. Тэгээ дараа өдрөөсөө бас ингээд зээл авчи, урьдчилгаа авчи гэхээр тийм боломжгүй. Яагаад? Цаг хугацаа хязгаарч зээлж болохгүй. Тийм байна. Тэгээд өнөөдөр дуусчихад дахиад мараа шахаад тэр нь шинээр эхэлдэг. Тэгэхээр бидний цаг хугацааны банкнд хичнээн хугацаа нь гэхээр хоногийн 24 цаг, минутаар бол 1440 минут, секундээр 86,400 секунд байд юм байна. $1 доллар. Тий. Тэгэхээр энийг хүмүүс яг мөнгийг болохоор тэгээд яг ингээл үр ашигтай ямар нэгэн байдлаар үрнэ те зарцуулна гэж бодож байгаа мөртлөө хизээч цаг хугацаагаа тэгэж ашигтайгаар хэрэгтэйгээр зарцуулъя гэж боддгоо юм байна л да. Яа тэгэл энэ ингээл ямар ч зүгээр ингээл байжлээдэг. Одоо яг залуу хүмүүс бол бүр ялангуяа. Тэгэхээр энэ цаг хугацаагаа маш үр ашигтай өнгөрөөхийн тулд хүн яах ёстой вэ? Цагаа яаж зөв зохион байгуулах ёстой вэ гэсэн тийм асуулт гарч ирж байгаа. За тэгэхээр цагаа сайн зохицуулдаг хүмүүс ямар байдаг вэ гэж. Энэ хүмүүс бол маш их олон зүйлийг амжуулдаг, стресст бага ордог. Хүмүүстэй сайн харилцаатай, өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун. Тэгээд дуртай зүйлдээ зориулах цаг завтай тийм хүмүүс байд юм байна. За нэг ясандаа энэ хүмүүсийг тэгэхээр ийм хүмүүсийг хүмүүс ярьдаг шүү дээ. Яг ямар хүмүүс вэ гэд. Хувийн зохион байгуулалт сайтай гэж ярьдаг тий. За тэгвэл энэ хувийн зохион байгуулалт сайтай хүмүүс яг яадаг юм бэ гэж. Ер нь бол хүмүүс одоо энэ хувийн зохион байгуулалт гэж юу вэ гэсэн тийм бас асуулт гараад ирж байгаа. Та нар харуул юу баха хувийн зохион байгуулалт сайн гэхээр ажил амьдралыг зохицуулж чаддаг, юм зохицуулдаг. За тэгвэл энэ дотор тийм зохицуулт сайтай хүн байна уу? Байхгүй. Тэгэл Хичээл хэрэгтэй болоод. тэгэл хит. За. Энэ хувийн зохион байгуулалт гэдэг нь ажлаа цагт нь амжуулдаг. Одоо хэрэгтэй зөвхөн бүр шалахгүй юм дүртэл айгүйх цаг үрдэг шүү дээ. Тэнийг юм хайгаал ингээл. За тийм байдаггүй бүн амьдралаа сайн хянаж чаддаг байхыг л хэлдэг юм байна. За өөрөөр хэлбэл одоо амьдралаа сайн хянахын тулд хүн яах ёстой вэ гэж байна. Тэгэхээр өдрийн төлөвлөгөө гаргаж байх хэрэгтэй. Өдрийн төлөвлөгөө гаргана гэдэг нь цагаа ашиглаж сурах хамгийн анхны алхам. За өдрийн төлөвлөгөө одоо гаргаснаар ямар ашигтай байх юм бэ гэж. Нэгдүгээрт юу их ёстойгоо мартахгүй. Хоёрдугаарт эм цэгцтэй, гуравдугаар цагаа урдчлан тооцох боломжтой. Мөн тухайн өдрийн хийсэн зүйлээ үр дүнгээ хэмжих хяналт тавих тийм боломжтой болд юм байна.
Баярлалаа. Бодлоо шүү. За тэгэхээр өдрийн төлөвлөгөө одоо цаас өгч. Хайцсан шүү. За тэгэхээр одоо цөмөр юу вэ? Энэ 7 хоногийнхаа ажлыг төлөвлөх гээд үзье. Наад арт намаагүй. Энэ 7 хоног яг юу хийх ёстой? Тэрнийг яг хизээ ямар ажиллаа амжуулах ёстой гэдэг өмнөө зорилт тавиад энийг яг төлөвлөх гэж бүгдээ харуулдаг. Яг энэ 7 хоногийн төлөвлөж хизээ юу хийх ёстой? Хэд өдөр юу амжуулсан байх ёстой? Ер нь энэ 7 хоногт миний гарнаас юу гарсан байх ёстой? Эмэгтэй үсгэлтэй яг тийм жижиг сайжиг төлөвлөлттэй сайн баг тийм. Оо тийм манайс жижиг хэлсэн. Жижиг сайжиг гэдэг нь бүр детальч. Тийм юм. Тэгэхээр нүдэ ингэж нохоор хэлсэн юм шүү дээ. Наацаа энэ тэгээд эмэгтэй үнэ аваад. Төсөл бицэн. Ийш харууллаа мөн ажил хийж гарч ирэндээ. За тэгэхээр наа дээр ажлын болон хувийн бүх юмаа ингэ бичсэн байгаа. Тэрнийг одоо жишээ нь биелснийгээ та нар ингэ дараад явна. Болсон гэдгийг. Тэгээд 5 өдрийн орой ч юм уу те. Энийг эргэж хянаад энэ цаасаа хаяхгүй шүү. Эргэж хянаад хэдэн хувь нь биелсэн байна. Энэ ажлуудаас хэдэн биелсэн байна. А мөн одоо та нарын ажлын болоод хувийн бүх юмаа бичсэн байгаа шүү дээ нана. Тэгвэл ер нь ажлаа хэдэн хувийн зарцуулаад байна. Ер нь өөрөө яг ямар юмд их цаг үрээд байна гэдгийг бас наанаас ч гарах боломжтой байгаа. Тийм бол тэрийг баг хийм. Тэгэхээр би үнэхээр дэмий юм цаг үрээд тийм үү? Ажилдаа цаг үрээ одоо зарцуулаад идэм үү гэдгийн ялгаа нь одоо ерөнхий хувь нь гараад ирнэ. Тэгэхээр та нар яг хаашаа төвлөрөх ёстой вэ гэдэг чинь гараад ирнэ л дээ. Ер нь бол энэ цагийн менежмент гэдгээр бол ингээл янз бүрийн зарчим яриад те янз бүрийн дүрм яриад энэ дээр зөндөө байдаг. А гэхдээ та нар яг төлөвлөдөг байсан үг гэж би мэдэхгүй л байна л да. Яг эхний ээлжинд хэрвээ анхны алхмаа хийж байгаа бичдэг болъё гэж байгаа хүмүүс бол ерөнхий юмнасаа эхлээд энийг нэг хэсэг хугацаагаар хөтлөөд ингээд бичээд явсны дараа та нар яг зөв юунд орох байхгүй зөв голдролдоо. Яг юу Чичээгүй гэсэн ярьж хэлэх юм. За дүнэлтээ төлөө энэ хүн ороод ирсэн чинь зүр мэйлэр ярьж шийдсэн. Чимэг ороо. За тэгэхээр наадуулыгаа хаяхгүй шүү. Би яг 5 дахь орой ч юм уу шалгана штэ. За. Нэрнээсээ дуусчих юм. Тийм дуусчих. Болчихлоо зүгээр. Нааш. Сад имплит ааш. Тэр би тань руугаа та Өдөртөө. Тий, энийг бол ер нь яг манай компани даяар яг мөрдөж байгаа бол айгүй хэрэгтэй юм байгаа байхгүй. Энэ бол зүгээр үгүй тийм л яг би өөрийнхөө хичээл таньж байгаа юм үлдчихээгүй. Би бол зүгээр амар симпл энгийн юм хэлсэн байхгүй. Ямар ч дүрм яриаггүй тий. Ямар нэгэн зарчим яриаггүй. Энэ бол ерөнхий хүний өөрөө жоохон цэгцтэй болох нэг анхны талхам байхгүй.